үзэгчтэй. Үзэгч та бүхэндээ 2026 оны мэнд дэвшүүлээ. Өнөөдөр бол 1-р сарын 3-ны өдөр байна. Шинэ оноо сайхан ухацгаасан гэдэгт бас итгэлтэй байна. За, эрүүл амьдрал цай нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ шинэхэн дугаараа шинэхэн эмчтэй бас эхэлж байна. Шинэ оны мэнд төргий, орой мэнд төргий эмч. Баярлалаа. Шинэ оны мэнд төргий. За, манай өнөөдрийн нэвтрүүлэгт хүүхдийн ахлах зэрэгтэй мэдрэлийн эмч, одоо буян шиг эмч маань өргөцсөн байгаа. За, бидний өнөөдрийн ярилцах сэдэв бол нөө мэдрэлийн эмч гэхээр тий мэдээж нөө хүүхдүүдийн бас яг одоо дэлгэцтэй холбоотой тий одоо яг энэ мэдрэлийн гаралтай ямар одоо өөрчлөлтүүд болдог вэ? Юунаас шалтгаалдаг вэ гэдэг сэдвээр ярих гэж байгаа гэж би бол хувьдаа таамаглаад байна зөв үү? Тийм байна. Хэлгээ яах вэ? За, энэ өнөөдрийн ярьж байгаа сэдэв бол үнэхээр чухал хэрэгцээтэй сэдэв байна гэж юм чинь хэлэхээр байна. За, яагаад вэ гэвэл одоо бидний амьдралын одоо салшгүй нэг хэрэгцээ бол дэлгэц болчиход байна тийм. Харин тийм байна. За, тэгэхээр энэ дэлгэц гэдэг маань зөвхөн телевизээр гар утсаар хязгаарлагдахгүй тий. Бусад бүх төрлийн хэрэгслүүд маань л орж байдаг. За, одоо энэ орчин үед энэ дэлгэцийн хэрэглээгүйгээр ажил амьдралаа залгуулах боломж байхгүй. Харин тийм мэдээлэл авах баг өөр гарт гаргалж баг байхгүй юм шиг. Ном уншихаасаа илүү хүүхдүүд маань дэлгэцийн хэрэглээг илүүд үтсэн. Тийм одоо 90-100 ирчээд байна л та. За, тэгээд хүүхдийн одоо мэдрэлийн эмчэд ирж үзүүлж байгаа хүүхдүүдээс ер нь ингээд дэлгэцийн хэрэглээний тухайд бид нар заавал асуудаг. Тэгэхээр яг нь энтлийн завир ирж байгаа хүүхдүүд дээр дэлгэцийн хэрэглээ ихэвчлэн их байдаг. Энтэй холбоотойгоор гарсан завирууд маш их болсон байдаг. Одоо жишээлбэл тань дээр ирж байгаа хүүхдүүдийн ер нь хичнээн хувь нь дэлгэц үздэг байна. Тэг мэдээж бараг би бараг 100-аас 100% болов гэж таамаглаж байна. Тэгээ гол нь одоо яг өдөртөө хэдийн хугацаагаар эдгээр хүүхдүүд ер нь дэлгэцтэй ойрхон байгаад байна. За, ер нь бол яг нөгөө ирж үзүүлж байгаа хүүхдүүд дотор эцэг эхчүүд нь өөрсдөө энэ дэлгэцийн хэрэглээг хүүхдтэй одоо зөв зохистойгоор одоо суулгах хэрэгтэй маа гэдгийг ойлгоцсон эцэгчүүд байх юм бол яг л те 1-2 цаг хэрэгэлдэг гэдэг яг ингээд хэлэх цагтай тийм хүүхдүүд байдаг. А тэгтэл зарим хүүхдүүдийн хувьд бол ингээд манай зурагт ингээд өдөржингөө хасаалттай байдаг. Манай гэрийн зурагт юу ч унтардаггүй шүү дээ гэж хэлэх тийм эцэгчүүд ч байдаг. А эсвэр насны хүүхдүүдэд бол хөвчлэн нөгөө орондоо уцаа хэрэгэлдэг. Орондоо уцаа аваад орчдөг. Тийм болохоор одоо нөгөө эцэгчүүд нь тэ энэ ямар ч гэсэн их орой унтж байгаа гэдгийг бид нар мэдээд байна. Гэхдээ яг хэдэн цаг хэрэглэж байгаа гэдгийг хэлчихгүй юм. А тэгэнгүүт нөгөө өсвөр насны хүүхдээс ингээд тэ чи өөрийнхөө дэлгэцэн хэрэглээ хэр их гэж бодож байна гэхээр айгүй өөрхөн шударгаар хэлдэг. Их байгаа гэдэг тэ. Их байгаа гэдгээ бол би мэдээд байна гэх. Тэгэхээр бид нэр энэ дээр нь ингээд одоо тэ хүүхднэрс үдэрж үзүүлж байгаа хүүхдтэй аль болох өөртөө нь харилцан ярилцаад яагаад ингээд дэлгэцийнхаа хэрэглэн дээр анхаарах хэрэгтэй байгаа юм. Энээс гараад чамд үүсэж байгаа сөрөг нөлөө нь юу байгаа талаар ярилцаад ингээд явах юм бол хүүхдүүдэд маань илүү ойлгомжтой. Харин яг тэ арай бага насны хүүхдүүд дээр бол яалтчгүй эцэг өөрсдөө энэ тал дээр хараа хяналт тавьж ээж хүүхдтэй чиглүүлж байж энэ хүүхэд одоо өөрийгөө зохицуулна уу гэхээс ш одоо өсвөр насны хүүхд чиг шууд ингээд өөртөө оюун дүгнэлтийгээд хэрэглэхгүй бай гэдгийг арай сууж олж чадахгүй. Яг тэр төвшөнд бол хүрээгүй харах юм тий. Өөрийнх нь ухамсарын төвшин, бие хүний төвшөнд өөрийгөө ойлгох байдлын юм шиг бол яалтчгүй юм ялгаатай байдал байдаг. За, одоо ингээд за багадаа 1-2 цаг тий одоо яг тогтмол цаг үзэж болох. Гэхдээ энэ шиг бас заавал 2 цаг үзэх гээд байгаа бас биш шүү дээ тий. Яг энэ хугацаанд дэлгэц үзээд тань дээр магадгүй хандж байгаа эдгээр хүүхдүүдэд яг одоо ямар асуудлууд үүсдэг юм бэ? За, ер нь бол яг мэдрэлийн эмчдэр одоо мэдрэл талын завир хэлж байгаа хүүхдүүд их хвчлэн ирж үзүүлнэ шүү дээ. Тэгэхээр энэ завир хэлж байгаа хүүхдүүд дотроос одоо жишээ нь толгоон өвдөлт байна гэсэн завир нэлээ их хэлж ирнэ. Толгоо өвдөд байна гэдэг завиртай. За, дараагийнх нь болохоор тик буюу татгана гэд ээж аав нь ингээ хоолоо амаацсаад байна, нүдэ анивчаад байна гэдэг юм уу. За, дараагийн нь болохоор ингээд анхаарал их сул байна. Багш нь ингээ хичээл дээр ингээ төвлөрч чадахгүй байна гэдэг байдлаар ч юм уу. За, дараагийн хүүхдүүд бол одоо нойр аягүй асуудалтай. Ялангуяа бага насны хүүхдүүд бол ингээд шүн сайн гүйцэд унтаж чадахгүй байна. Шүн унтж байгаа дав дивгээ ингээд очоод байна. Өдөр үдсэн зүйлээ магадгүй нойрондоо ингээд яриад байна гэдэг маягтай тиймэрхүү завирууд тэр хүүхдүүд дээр ялангуяа
гэж. Энэ зовирыг одоо хилж ирсэн хүүхдүүд дээр ялангуяа дэлгэцийн хэрэглээ их байгаад идэг. Тэгэхээр одоо жишээ нь одоо хамгийн сүүлд надад үзүүлсэн 6 сартай хүүхд бол одоо ингээд нойрондоо муу болсон. Тэгээ ингээд гидий саваад идэг болсон гэдэг зовиртой ярьж үзсэн. 6 сартай хүүхд. Тэгээ ингээд тухайн хүүхдийг ингээд үтсэн чинь яг мэдрэлийн төлөлийн хөгжил талаасаа болвол хэл яриа, танин мэдхүү, хөдөлгөөн гэдэг энэ хөгжлөдөнд бол хэвийн явагдаж байна уулна. Тэгтэл ээж аавын хэлж байгаа зовир тийм байна. Тэгээ ингээ ярилцж байгаад ингээд дэлгэцийн хэрэглээний тухай санамсаргүй байдлаар оруулаад би уул нь бол тэр ээж аваад 2 нас хүртэл нь дэлгэц үзүүлэхгүй шүү гэж хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө ээж аваар чи өөдөөдөөсөө хараад ингээд тэгсэн чинь яасан бэ гэдгсэн чинь ингээд манай дэлгэц ингээд зурагт ерөөсөө унтардгүй байн гасаалттай байдаг. 6 сартай хүүхд маань одоо нөгөө нэг ялангуяа нөгөө нэг сүүлийн үед ингээд хүүхдийн нэвтрүүлгүүд маань одоо Кокомила антер маань маш их юм хөдөлгөөнтэй өнгөлөг тийм тод байдаг учраас хүүхэд бол ингээд үзэхэд бол сонирхолтой хараан тогтсон сонсголон тогтсон тий. Гэвч тэр их дэндүү их мэдээллийг нэг дорхит их аваад байгаа байдал маань хүүхдийг тайван бос болгоод байгаа. Магадгүй хүүхдийг нөгөө донтуулж эхэлж байгаа дэлгэцэнд. Тийм байдал ажиглагдаад энтэй холбоотой хүүхдийн зан төрхөнд нойронд ингээ хямрал үүссэн эхэлсэн байна гэдэг дүгнэлт нурж байгаа байхгүй юу. Тэгэхээр дэлгэцийн хэрэглээ гэдгийг бол одоо жишээ нь 2 хүртэлх насны хүүхдэд бол ерөөсөө аль болох огт хэрэглэхгүй байгаа ч гэдэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөө байдаг. Хэрэгэлсэн ч одоо богино хугацаанд одоо видеокал хийж ингээ аавтайгаа ч юм уу ээжтэйгээ хол байгаа тохиолдолд харилцах ч юм уу тиймэрхүү байдлаар. За тэрнээс бага насны хүүхдүүд бол одоо эцэг эхийн хамтаар магадгүй нөгөө хөгжүүлэх тийм контентуудыг богино хугацаагаар үзэх хэрэгтэй. Тэгжээж тэр хүүхдэд одоо нөгөө нэг дэлгэцийн хэрэглээг зохистой зөв хэрэгжилж сурах дадал маань бий болж байгаа гэдэг. Дэлгэцийн хэрэглээгийн дараагийн нэг өгж байгаа одоо сөрөг зүйл болохоор одоо жишээ нь яг тухайн хүүхдийн үед хөгжил явагдаж байгаа ч гэсэн дэлгэц хараа сууж байгаа хүүхдэд бол ингээд илүү хөдөлгөөн хийх шаа. Одоо чинь 2 насны хүүхэд хүртэлх насны хүүхэд бол 60 чавганцын ажил хийж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр яагаад их ёстой гэх юм бол тухайн хүүхэд маань орчин дэлхийтэйгээ танилцах хэрэгтэй, хорвоо ертөнцтэйгээ танилцах хэрэгтэй. Цаас гэж юу юм, төмөр гэж юу юм, мод гэж юу юм гэдэг. Дэлгэц гэдэг зүйл маань болохоор тухайн хүнээс юм харилцан яриа ерөөсөө үүсэхгүй. Илүү хөдөлгөөн хийлгэхгүй. Илүү хөдөлгөөн хийлгэхгүй. Хүүхэд нөгөө бацахгүй, зулгаахгүй, татахгүй, амандаа хийхгүй. Тэгэхээр тэр нөгөө боддоор мэдэх мэдээлэл авах боломжийг нь хязгаарлаад өгчдөг. Дээрээс нь дэлгэц дээр 1000 инээж байгаа ч гэсэн хүүхэд дагаад инээж байгаа тийм үү? Гэхдээ том хүн бид нар инээж яхад хүүхэд дагаад инээ одоо жоохон эвгүй муухад уртаа царай гарах юм бол тэр хүүхэд юу болчихвоо гэд ингээд тухайн хүний нүрийн хувирлыг хараад би зөв зүйл хийж үү буруу зүйл хийж үү ч юм уу? Эсвэл энэ хөвгчлөлтөө зүйл үү гэдгийг ингээд харилцан ингээд гоё илэрхийлж идэх байхгүй. Тэгтэл дэлгэцийн урд суугаад байгаа хүүхэдт маань тэр нөгөө нэг хүний хөдөл одоо сэтгэл хөдлөлөө бусдад илэрхийлэх байдал эргээд харилцах тийм шаардлага байхгүй учраас энэ маань хөгждөггүй. Тэгээд дагаад хэл яриа маань бас сайн хөгжиж өгөхгүй. Ийм асуудлууд гарч эхлээд идэг. Өсвөр насныхны хувьд болохоор нөгөө нэг ер нь бол ингээд их олон зүйл бас нөлөөлж байна л да. Тэгэхээр дэлгэцийн хэрэглээ маань болохоор тэдний хувьд болохоор ингээд бүр зайлшгүй амьдралынхаа нэг хэсэг яг л хоош шиг болчихсон. Гэхдээ энийгээ бас яг одоо нөгөө нэг зөв цагтаа зөв байдлаар хэрэгжилж чадчихна үгүй юу? Чи яг унтахцтай цагтаа унтаж чадчихна уу? Унтахынхаа өмнө дэлгэцийн хэрэглээг хэрэглэхгүй нөгөө цэнхэр гэрлээ харахгүйгээр өөрийгөө амрааж чадчихна уу? Хэрвээ тэгж чадахгүй байгаа бол чи хангалттай сайнаараа авч чадахгүй шүү дээ. Хангалттай сайнаараа авч чадахгүй байгаа бол маргааш ч хичээл дээрээ нөгөө урд нь уншсан мэдсэн сурсан зүйлээ чи амьдрал дээрээ ашиглаж чадахгүй юу гэдэг асуудлууд. Тэнгүүд нөгөө дэлгэцийн хэрэглээний нөгөө нэг одоо донтолт магадгүй үүсэт байна уу? Тэгэхээр хүн хэдий бага насндаа ямарваа нэгэн зүйл донтох нь эргээд өсвөр нас тэрнээс дээш насад бусад зүйл донтох хэрэгсэл нэх. Тэгтэл тэр нөгөө донтолтыг одоо нөгөө нэг арилгах хэмжлэгч орог үгүй арилгах хувь маань бага маш их хугацаа шаарддаг гэх мэдчилгээ асуудлууд бас байгаа л та. Аюултай юм шүү дээ. Өсвөр насндаа ордоо ингээд дэлгэцэнд донтлоо гэж бодоход ирээдүйд өөр бусад олон донтолтой суурийг тавьж ийна л гэж бас ойлгоод байна. Нөгөө насан турсан хүмүүсийн нөгөө нэг магадгүй нөгөө дэлгэцийн донтолтоос нөгөө цахим тэгээ тоглоомч байдаг юм. Нөгөө одоо морита тоглоом гэж аюул хүнд юм яригдчих шүү дээ. Тийм ингээд яригдаад байна шүү дээ. Тэгэхээр тэр зүйлүүд маань ингээд ойртоод эхэлж байна л гэж ойлгох хэрэгтэй. Тийм болохоор бид эцэгчүүд бид нар багаас нь хүүхдэд дэлгэцийн хэрэглээг зөв зохистой хэрэглүүл сургах хэрэгтэй байна. Хүүхдүүдтэй ч гэсэн энэ талын мэдээлэл мэдлэгийг сайн олгох хэрэгтэй байна. Дээрэс нь хүүхдүүдэд завгүй ойлгох хэрэгтэй байна.
мэдээж завгүй тогтсон цагийн хуваарьтай явж байгаа хүүхэд болвол дэлгэц хэрэглэх цаг хамаагүй бага шүү дээ. Тэгтэл ингээд дэлгэц замбраагүй хэрэгжилж байгаа хүүхдүүд дээр ер нь ажиглахад одоо нөгөө эцэг их нь ажилдаа байгаагаас болоод жишээ нь 1 2 дугаар ангийн хүүхдийг тийм ингээд ах нь их чинь хараад гэртээ аваад үлдчих гэдэг юм уу. Тэгтэл нөгөө хоёр маань бие биендээ чанартай цаг гаргахаасаа илүү нэг нь телевизээр нэг нь уцаа бариад сууж байгаа шүү дээ тий. Тэрний оронд магадгүй тухайн хүүхдэд ингээд одоо үр даалгавар өгөөд эргээд хоёлаа тэр тухай ярилцах. За магадгүй ямар нэгэн дугуулan сэгцэн тий хамрагдах. Тэгснээрээ нөгөө хүүхд маань одоо дэлгэцүүзээ сууж яснаас өөрөө ингээд бие махбодороо тухайн зүйлийг ингээд тоглоод хийгээд чадаж байна гэдэг мэдрэмжийн төрүүлэх нь эргээд хүүхдэд өөртөө итгэлийг нэмэгдүүлдэг. Багаар ажиллах чадрыг нэмэгдүүлдэг. Анхаарал төвлөрөх чанарыг нэмэгдүүлдэг. Хүнээс үг сонсох байдлыг нэмэгдүүлдэг гэх мэтчлээ. Тэгэхээр бид нар энэ үед бол зайлшгүй энэ тал дээр арга хэмжээ авахаас өөр аргагүй, хүүхдэдтэй туслахаас өөр аргагүй. Тийм нөхцөл төрсэн байна. За та түрүү хэллээ шүү дээ тикийн хөдөлгөөнүүд гэдэг одоо нүдэн анивч чинь хоолгоо засч чинь гэдэг юм. Ингээд янз янзын хөдөлгөөн хийдэг тохиолдлыг би ч гэсэн бас харж л байсан л да ойр тойрныхноосоо. Тэгэхээр яг эдгээр одоо мэдрэлийн одоо энэ одоо тикийн хөдөлгөөн гэдэг шүү дээ. Энэ нь ер нь ингээд урт удаан хугацаанд үргэлжилвэл тухайн хүүхдэд ер нь одоо ямар аюул эрсдэл рүү ойртуулж байгаа юм бэ? Эрүүл мэндийн хувьд. За ер нь бол тикийг одоо их хөдөлгөөн нь одоо тухайн хүүхэд сэтгэл зүйн хувьд ч юм уу аль эсвэл дэлгэцийн хит хэрэглээтэй холбоотой юм уу аль эсвэл үнэхээр бие махбодын хувьд зарим хүүхдүүдийн хувьд бол ингээд чи надад ингээд өдрийнхөө түүхийг одоо тий өдөрч юу хийдэг тухай яриад өгөөч гэхэд одоо жишээ нь төвчрэлтэй холбоотой бидний хотчлтын буруу зохион байгуулалттай холбоотой 5 цагт 6 цагт босоод тэгжвэж 8 цагийн хичээлдээ очиж чаддаг. Эргээд нөгөө хүүхэд маань 8-аас магадгүй зарим хүүхэд ингээ 2-3 цаг хүртэл хичээл хийчээд эргээд гэртээ харихын тулд дахиад 2-3 цагийг зарцуулдаг. Тэгээ очтол нөгөө даалгавраа хийх байдалч гэдэг юм уу. Ингээр чин тухайн бүх юм ингээ хоолцдог бие махбодын хувьд ядарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ ачааллуудтай холбоотой магадгүй тухайн хүүхдэд хэсэг зуур энэ зөвөр илэрч болно. Ядаргаатай илүү холбоотой тий. Одоо сэтгэл зүй, бие махбод, дэлгэцийн хэрэглээ эдгээр зүйлтэй бол. Тэгтэл энэ завир маань магадгүй ингээд нэгээс дээш жил илрэх юм уу? Аль эсвэл зөвхөн хөдөлгөөн биш дуу аваа хавсраад хэлэх юм бол одоо ялангуяа хажууд нь байгаа хүнд их стресстэй болж эхэлдэг. Одоо хүүхэд авах орж ирээ чам завир байна уу гэж асуухаар байхгүй. Ээжээс асуухаар энэ юусоо зүгээр байх ингээл. Эсвэл гэдэг. Эсвэл бол гэдэг. Энэ нэг л биш гэдэг дагуулад ордог байхгүй юу. Тэгэхээр энэ байдал маань хэрвээ ээж тухайн ихэнх үед нь яг аль баланс нь алдагдаад байгаа юм бэ гэдэг дээр нь ажиллаа тухайн хүүхдийг ингээд амрааж чадах юм бол бие махбодын зохицуулж чадах юм бол энэ завир ингээд илэрхгүй үргэлжлэхгүй ингээд үлдчихэж болно. Магадгүй нэгээс дээш үргэлжлээд эхлэх юм бол энэ бол архаг хэлбэрч хэлчихдэг. Тэгэхээр хүүхэд баг зэргийн ачаал авахд л нөгөө шинж маань нэмэгдэх гээд байдаг. Илүү олон болох гээд байдаг. Тэгтэл нөгөө хүүхдийн маань өөрийн мэдлгүүдээр хийж байгаа эмгэг хөдөлгөөн дуу авиг үеийнхийнх нь харахаараа шоолоод эхэлдэг. Нөгөө тэгж харахаараа. Тэгэхээр нөгөө хүүхэд сэтгэл зүйн хувьд эргээд ингээд хаагдмал холбоо хамааралтай хаагдмал байдалд орох гээд өөртөө итгэл нь буурах гад. За энэ байдал мэдээж даймжраад байх юм бол хөдөлгөөн улам ихсэж нөгөө түрээдийн хамшинж гэдэг энэний одоо хүн хэлбэрлэл бас шилжих гэдэг тийм тал бол бий. Аюултай. Ингээд нөгөө эцэг эхчүүд маань ч гэсэндээ бас эмчийн ярианаас ойлгож байгаа хүүхдтэй дэлгэцэн хэрэглээг маш хязгаартай үзүүлэхгүй бол энэ нь одоо нүүрний зүгээр нэг юм хөдөлгөөнүүд юм шиг хэрнээ те зүгээр нэг юм зуршилч юм шиг хэрнээ цаашлаад ер нь бол айгүй хүнд нөхцөл байдал руу оруулах аюултай байна шүү. Тийм эрсдэл байгаа юм байна. Гэхдээ бид нар гэхдээ эцэгчүүд энэ тал дээр анхаарад эртхэн зөвлөгөө зөвлөмж аваад дэглэн барай явах юм бол ихэнх хувь нь өсвөр насндаа бас арилдаг шүү. Яг үнэ. Тэрийг бас сонсож авахгүй бол одоо хүүхдээс илүү ээж аав нар нь стресстэй юм зэглэж яана энэ одоо ийм болсон цааш дээр нь энэ идэх юм уу идэхгүй юм уу яг энэ чигээр ингээд насан туршдаа ингээд анивчдаг болчих юм уу гэсэн айц бас байдаг тийм яг үнэ. Тэгээд магадгүй тэр айцаасаа болоод хүүхдээ улам их битгий яа тэгээд аа гэдэг. Тэгтэл нөгөө хүүхдийг битгий бойл гэж хэлэх нь улам л өөрийн мэдлгүй хийж байгаа хөдөлгөөн учраас стресс төлж эхэлдэг.
Тэнгүүд нөгөө хичээгээд байгаа боловч эргээд нөгөөдгөө бүр ихээр гаргаж эхлэв. Тэгэхээр битгийдэг гэж хэлхийнхаа оронд хоёулаа ямар нэгэн зүйлийг хамт хий, надад туслаач. Анхаарлаа сарниулах нь шүү дээ тэр үйлдэлээс нь. Өөр зүйлд анхааруулад, тайвшруулад ингээ явчих юм бол илүү үр дүнтэй байгаа. Тэгэхээр ээж стресстүүлэх биш, илүү тайвшруулах, туслах. Тийм байна. Та бас яг нөө эцэг эхчүүдэд бас гоё зөвлөмж хэлээч те. Одоо та жишээлбэл ингээд эцэг эхчүүд хүүхдээ ингээд хүүхд утсыг нь одоо оронд нь ингээд үлдээгээд ингээд одоо магадгүй өрөөндөө ороод халгаагаад унтчихдаг байж болно те. Тэгэхээр хүүхдүүд бас яг ямар одоо эцэг эхийн зүгээс бас нэг чанга ч гэсэндээ бас нэг юм тодорхой дүрм ч юм уу те нэг юм дэглэм тогтоомоор юм шиг санагдлаа л да миний хажууд сонсож байгаа хүний хувьд те. Ер нь бол одоо нөгөө нэг дүрм тогтоовол их зүгээр. Гэтэ энэ дүрмийг гэр бүлээрээ ярилцж байгаа дайлуулах шийдвэрлэх зүгээр. Тэгэхээр одоо нөгөө нэг бид нар дэлгэцээ хэрэглэхдээ яг хэрэгтэй зүйлээ одоо хэрэгтэй мэдээлэл авахын тулд илүү ашиглах хэрэгтэй. Тэр нь толгоогоо мэдүүлж болохгүй гэдэг. За тэгэхээр магадгүй бид нар гэртээ ингээд орж ирэх юм бол уцаа бүгд унтраа одоо дуугийг хаагаад аль болох хэрэглэхгүй ингээд нэг газар байршуулах ч гэдэг юм уу. За дараагийн нэг дүрм бол ер нь бол хоолны ширээний ард ерөөсөө дэлгэц огт хэрэглэхгүй шүү гэдэг дүрм бас их хамгийн чухал дүрм шиг санагддаг. За гэр бүлэрээ ингээд тойр цугаад яг ингээ оройны хоолоо идж явах үедээ бид нэр тухайн өдөр болсон үйл явдал процессыг болж өгөл нэг нэгээрээ яриад хэцүү байсан бол магадгүй гэрийнхэн чамд тэр чамд хэцүү байсан байж тээ тэ ингүүл зүгээр юм уу ч гэдэг юм. Альсвал баяр жаргалтай зүйл тохиолсон байх юм бол миний хүн үнэхээр сайн байж чадсан байна. Миний охин сайн байсан байна. Одоо энэ хэврээ хичээх хэрэгтэй шүү гэд. Тэгэхээр энэ хоолны ширээний ард яригдж байгаа хэсэгэн зуурын богино хугацаа маань дэлгэцгүйгээр илүү амьд им харилцан ярилцаа. Дээрээс нь өөрийнхөө мэдрэмжийг тухайн өдрийнхөө болж өгвөл ярих юм бол эргээд хүүхэд өөрийгөө нөгөө илэрхийлэх байдал, мэдрэмжээ бусдаа хуваалцах байдал. Тэгээ эргээд бусдын мэдрэмжийг ч гэсэн хуваалцаад ингээд одоо эрэг ингээд бие биендээ уусах боломжийг илүү сайн бүрдүүлж өгдөг. Тэгэхээр хоолны ширээний ард утас хэрэглэхгүй шүү гэдэг дүрм. Тэгээ магадгүй тэдэн цагаас хойш цөмөр утас хэрэглэхгүй шүү. 9 цагаас хойш ч юм уу тий. Одоо би бол 9 цаг гэтэл оронд нь оруулмаар юм гэж ярьдаг хүн баггүй юу. Тий. Тэгэхээр чин бид нар нэг 8 цагаас хойш өрөнд бол дэлгэц хэрэглэхгүй шүү гэдэг дүрмийг баримталчаад тэгээд бид нар хийх ёстой зүйлээ хийж бэлдэж байгаа. Хийж ёстой зүйлээ хийж бэлдэж байгаад цэнхэр гэрэлгүй, хит их дуу чимээгүй, тийм айдууд өөлөн байлгаж байгаад хүүхдээ унтахад бэлдэнэ л гэсэн үг. За магадгүй одоо 16-аас дээш насныхан бол яг л өөрсдийнхөө дураар те яг л би ч одоо арай том болчиход штэ миний утсыг битээ хурааж аваач гэдэг юм хэлдэг штэ те. Тэгэхээр тэдгээр хүүхдүүд бол ухамсараараа те утасныхаа хэрэглээг ер нь бол бууруулах нь штэ. Тэгэхээр тэрэнд нь бас л яг ингээд нөө насанд нь тохирсон зөвлөгөө өгч таарад байгаа. Харин тийм байна. Чиний зорилго юу вэ? Тэ? Чиний зорилго юу вэ? Зорилгоо биелүүлэхийн тулд чи өөрөө ингээд төлөвлөгөө гаргасан уу? Чи ингээд зорилгоо бага багаар ингээд биелүүлээд явах юм бол чамд ачаал багтай. Харин чи магадгүй шалгалт болохоос 3 хоногийн өмнө л учир зүггүй нөгөө хичээлийг хийнэх юм бол чамд ч хэцүү. Тийм ойлгомжгүй асуудал болно шүү дээ. Тэгэхээр ингээд чи өөрийнхөө зорилгыг олцсон юм чинь энэ зорилгот хэрэгжүүлэхийн тулд чиний дэлгэцэн хэрэглээ, чиний амьдралын цаг заавар дэлгэцэн хэрэглээ чинь хэд хувь эзэлж байна. Өөртөө дүгнэлт гэж. Тэгээ хүүхдүүдэд айгүй өөрхөн дэлгэцийнхаа хэрэглээний цагаа чи ингээ бүртгээд яваач ээ. Тэгээд дээрэс нь бас чи аль болох удаан сумааргүй байна. Дэлгэцийг хараад чи удаан бүгтийгэл байх тусмаа ийм байрлалд ороод одоо нөгөө ирээдүйн хүн гэсэн нэг зураг байгаад байгаа шүү дээ тий. Дандаа тонгоцны зураг тийм тий. Тэгэхээр хүний хүзүүч ингээд тонгоох тусмал толгой даахад улам хэцүү болоод эхэлдэг. Тэгэл өөр босод бүх завирууд гараад эхэлдэг байхгүй юу. Тэгээ нөгөө дэлгэц хэрэглээ сууж байгаа цагтаа бас айгүй буруу суудаг. Нэг бол ингээ хөвтцэн, нэг бол жаажицэн, нэг бол бүгдийцэн ингэсэн гэх. Хүүхдтэй ер нь бол чи зөв цэг сууж иж эрүүл өсөж байж гэнэ гэдгээл хэлхээс өөр арга байхгүй. Тэгэхээр нөө дэлгэцэн хэрэглээ үзэж байгаа үедээ ч гэсэн энэ аль болох цэг суух хэвээр, нүдээ амрааж авах хэвээр, удаан хэрэглэсний дараа хамгийн алсын цэг рүү хараад тэгээ магадгүй нүдэрээ баруун зүүн дээшээ доошоо гэдэг нүдний хөдөлгөөн хийжиж нүдээ амрааж иж нүдээ авч үлдэн. Тэгэхгүй бол одоо нөгөө хотчлолтой холбоотой дэлгэцэн хэрэглээтэй холбоотой алсын хараа муудах. Яг үнэ. Зөвхөн ойрхон л юм хардаг тий. Дэрэгтгээл хардаг. Тий. Тэнгүүд одоо нэг ангид ороод харахаар хэдэн хүүхэд нүдний шилтэй байна вэ?
гэдэг чинь хүртэл бас яригдаад дэлгэцэн эрхлээтэй бас хамааралтай явж байгаа байхгүй. За энэ бол одоо би яг эмчийн яриг сонсохоор ингээд Монгол айл өрх болгонд байдаг асуудал. Яг л айл өрх болгонд л үүсдэг асуудал. Тэгээд тухайн одоо тэдгээр айл өрхүүдийн хичнээн хувь нь яг хүүхдэд дагуулад яг мэрэгжлийн эмчээс заавар зөвлөгөө авч байгаа вэ гэдэг чинь бас их тодорхой. Хувь нь буураа явчихна. Би бол тэгж хардаг хувьдаа. Тэгэхээр ингээд эцэгчүүд маань ч гэсэндээ бас их анхаарах нь байна. Би ялангуяа энэ эмчийн яриатай яг энэ нэвтрүүлгийн маань яг энэ бүтэн нэвтрүүлгийг оны босгон дээр те гэр бүлэрээ сууж агаад бүр үр хүүхдтэйгээ сууж агаад өсвөр насныхантайгаа сууж агаад үзээсээ сонсоосоо эндээс бас юм ойлгож аваасаа гэж би бол маш их хүсэж байна. Тийм шүү тий. Шинэ оны эхэнд бас ингээл бас нэг 26 оны төлөвлөгөө болгоод яг үнэ. Тийм төлөвлөгөө гаргаад тэр төлөвлөгөөндөө магадгүй бид нар энэ жилдээ дэлгэцэн эргэлгээ зөв зохистой хэрэгэлдэг гэр бүл болёо. Ингийн тул цөмөрөө ийм арга хэмжээ авъя. Хамгийн гол нь тэр арга хэмжээг ер нь бол хамт шийдэх хэрэгтэй. А түүнээс биш хүчээр биш албат тусгаар биш тий. Тэгээд яагаад энэ шийдэлд хүрэх болсон тухайга бас хүүхдтэйгээ ярилцсан гэсэн үг тийм үү. Цаад учир начрыг нь ойлгуулад. Энэ хэрэглээ юм замраагүй байгаа тахан бол биднэрт ийм эрсдэл байгаад байна. Тийм учраас тэгээ ярих юм бол хүүхэд бас хөлөн шүрж эхэлнэ. Тэгээ хин нь энийг одоо биелүүлэх нь бас их чухал байна тийм үү. Яг нөгөө утасны хэрэглээ яг энэ одоо дэлгэцэн энэ асуудлыг бууруулах юм бол мэдээж нөгөө эрүүл мэнд одоо биеийн эрүүл мэнд, сэтгцэн эрүүл мэнд бүгд л яг ингээд нормалны байх гэдэг байгаа үстэй тий. Тэглгүй яах вэ? Биеийн эрүүл мэнд, сэтгцэн эрүүл мэнд. Тэгээд дээшлээд нөгөө хүүхэд маань дэлгэцэн хэрэглээ багтай байх юм болвол магадгүй нөгөө хүүхэд маань сөрөг одоо айш авир гарах байдал маань ямарваа нэгэн зүйлд нөгөө уурлах, бухимдах босго маань багасна. Нөгөө босго маань багасхын зэрэгцээгээр өөрийгөө илүү нөгөө нэг сонсож сурна. За тэгээд дээрэс нь нойрны чанар аягүй сайн болж эхэлнэ. Нойрны чанар сайн болоод ирнэ л гэдэг чинь бас одоо хамгийн чухал зүйл байна аахгүй. Сайн унтаж чанартай нойр авч чадаагүй хүн бол өдөр болгоно л өөрийнх нь цэнгэн тодорхой хэмжээгээр буугаад байна л гэсэн. Тэр хэмжээгээр л зовир шаналгаа нэмэгдээд идэг. Нойрыг асууя даа гэж бодож ирсэн та бас яг сөхчлөө тий. Тэгэхээр хүүхэд ер нь одоо хідэн цагт яг ингээд бүр бүтэн яг ингээд нам унтцсан байх ёстой байдаг юм бэ. Тэгэхээр ингээд нөгөө нэг бид нар одоо насанд хүрсэн том хүн болвол доод тал нь 7 цаг 30 минут унтдаг байхгүй. Доод тал нь 7 цаг 30 минут. За тэнгууд ингээд наснасаасаа хамаарад бол мэдээж арай өөр бол тэгэхээр магадгүй одоо надад нэг хүүхэд үзүүлэх гэхэд би тэр хүүхдээс чи өглөө хэдэн цагт босч хичээлдээ явж амждаг вэ гэж асуудаг байхгүй. Тэгэхээр ер нь бол ихэвчлэн нэг 6 юм уу 6:30 гэж хэлж байгаа байхгүй. За хэрвээ чи 6 цагт ингээд босох ёстой болвол би чамайг доор хаяж нэг 8-аас 9 цагийн нойр аваач гэж зөвлөгөө өгөх гээд байгаамаа. Тэгэхээр чи хэдэн цагт унтвал 8 цагийн нойр авах нь нойр авахгүй тий. Нөгөө хүүхэд 10 цаг хэрвээ 9 цагийн нойр авъя гэх юм бол 9 цагт унтах хэрэгтэй байна. Энэ тухайл чамтай ярих гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд чиний утасны цэнийг ингээд дуусаад унтарчвал чи уцыгаа сэрээч босооч гэдэг юм уу мянга тавчлаар дараад утас чи асахгүй шүү дээ. Харин чи заавал цэнэглэгч залгаж иж тухайн утасны цэнийг орж иж амь ордог. Чи яг энтэй ажиллах. Чи унтах хэвээр цагтаа хангалттай сайн нойрыг авч ижил чи маргааш нь ирч хүчтэйгээр ажиллаа хийн. Одоо сэтгэн бодох танин мэдэх үйл ажиллагаа чинь хангалттай сайн явагдана. Нойронд бас тэр үйл ажиллагаа маань явагдана. Тэгжээж чи хичээлдээ нөгөө өөрийнхөө хүссэн гаргасан амжилтаа гарганаа гэж хэлэхээр хүүхдүүд арай илүү сайн ойлгож авдаг гэсэн. Ер нь бол би эцэгчүүдэд 9 цаг гэхэд хүүхдээ орондоо оруулаач гэдэг зөвлөгөө өгдөг. 9 цаг гэдэг орондоо оруулахын тулд 9 олчлоо шүү орондоо ороорой гэвэл бас айгу утгагүй хэрэг болчиход байгаа байхгүй. Тийм учраас одоо 8 цаг болж шүү. Одоо 8:30 болж шүү. За одоо 8:45 болсон та нар шүдэ угааж амжсан уу? Тэ ингээ бэлдэж амжсан уу? За одоо унтцаая гэд. Тэгээ магадгүй ээж аав мянга ажилтай ийм тийм байсан ч гэсэн хүүхдийг бол заавал унтах хэвээр цагт нь л унтуулмаар байна. Тэр бүр хамгийн чухал. Ягаад 10 цаг гэж бас яриад байгаа вэ гэхээр 10 цагаас хойш хүний гүн нойр гэдэг юм явагддаг байхгүй. Тэгэхээр гүн нойроо бол юу гарч битгий алдаач. 10 цагаас нэг 2-3 цаг хүртэл явагдаж байгаа нойр. Тэрнээс хойш сэрүүн одоо хөнгөн нойр бол учиртай. Асуудалгүй. Өглөө сэрэг бол. Тэгтэл хүүхдүүд эсрэгээр нь аягүй их унтж байна. Тэгэхээр нөгөө гүн нойроо алдчихад байгаа учраас өдөр 1-2 цаг унтсан ч гэсэн би хамраагүй юм шиг. Унтаж хамраагүй юм шиг толгоонд дөнгөцсөн тийм байдалтай болчиход байгаа. За ер нь бол би одоо ирж үзүүлж байгаа хүүхдүүдтэй хэлдэг зүйлүүд бол хамгийн нэгдүгээрт нойр байдаг. Би нойроо хэлж чадсанд аягүй баяртай. 9 цагт л ер нь хүүхдүүдэд орондоо оруулаач. 10 цаг гэхэд заавал унтсан байгаа чи.
Өөрийнхөө төлөө гэх. За дараагийнх нь миний одоо асуудаг зүйл бол дэлгэцэн хэрэглээ гэдэг. Тэ дэлгэцэн хэрэглээнд хэрэг анхаарч байна вэ? Аль болох баг үзээч гэдэг. За дараагийн нэг зүйл маань болохоор хоол хүнс өглөө бити үлэн гараач. За тэгээд чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг үдээс өмнө идээч. Үдээс хойш бити идээч. За яагаад тэгэхээр үдээс хойш чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн эргэлжих юм бол томчууд 4-өөс хойш кофегоо уучих юм бол шөнө унтаж чадахгүй шүү дээ. Хүүхэд адилхан л гэсэн үг. Тэнгүүд орой ундаа уух зарим гэдэг юм бол унтах нь асуудалтай болж эхэлнэ л гэсэн. Баярлалаа эмчээ. Баярлалаа. За, эрүүл амьдралцгай нэвтрүүлгийн удаагийн дугаар бид одоо дэлгэцийн донтолт, за дэлгэцийн хэрэглээ ер нь одоо ихсэхээр тухайн хүнд, хүүхдэд, ялангуяа хүүхдэд ямар одоо сөрөг үр дагавруудыг гаргадаг вэ гэдгийг манай хүүхдийн мэдрэлийн эмч буян шиг эмч маань бас маш сайхан тайлбарлаж өглөө. За, эрүүл амьдралцгай нэвтрүүлэг үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрч байна. За, бидний өнөөдрийн ярилж байгаа сэдэв бол ерөөсөө дэлгэцтэй холбоотой хүүхдүүдэд одоо үүсэж байгаа энэ эрүүл мэндийн асуудлуудыг ярьж байгаа. За, яг одоо Цахиур Төмөр компани эмч халуу маань бас хажууд маань зогсож байна. За, та бол яг одоо бидний ярьсан түрүү эмчтэй ярьсан яг энэ сэдэв дээр дөрүүлөөд яг одоо энэ тохиолдолд мэдээж амьдралын хэв хөвшлээ өөрчлөх нь нэмэлтээр хүүхдүүдэд зориулаад хүүхдүүдэд тохирох ямар одоо бүтээгдэхүүнийг хэрэгжилж болох вэ? Ямар бүтээгдэхүүн хэрэглэснээр тухайн хүүхдийн нөгөө мэдрэлтэй одоо тарих мэдрэлийн үйл ажиллагаа тайвширч одоо хэвийн болох боломжтой байдаг юм болоо гэдгийг тайлбарлаж өгнө дээ. Мэдээж нөгөө бага насны хүүхдүүд болон өсвөр үеийн аль болон хэрэглэх боломжтой учраас бид бол аль болохоор ургамлын юмнуудыг зөвлөдөг. Зөвлөн үйлдэлтэйгээр шууд нөгөө хүчтэйгээр шууд одоо унтуулдаг, шууд ингээд нойрыг өнөөдрөө шууд дэмждэг гэхээс илүүтэйгээр зөвлөн үйлдэлтэйгээр тавьшруулах юмнуудыг зөвлөдөг. За манайхаас бол яг ментат гэдэг юмыг зөвлөдөг. За яагаад яг энэ тийг болон дэлгэцийн хэрэглээ өндөртөө үед зан харин шингийн бага зэргийн өөрчлөлттэй хүүхдүүдэд зөвлөдөг вэ гэхээр энэ юм маань гол арилга маань ийм тайвшруулах буюу одоо яг нөө хүний одоо ийм стресс үүсгэж байгаа гол зүйл маань бол дааврын нөлөө байдаг тийм. Тэгэхээр дааврыг стресс үүсгэж байгаа кортизол дааврыг маань энэ ментатимын гол найрлагууд нь бууруулж өгч яадаг зөвл аргаар. Бүрний дээд булчирхаагаас ялгархыг нь илүү бууруулж өгч яадаг. Тэгэхээр яг ихэр хүүхдүүдийн маань зан арин шиг илүү нэгдүгээрт тайван болж өгч байгаа. Хоёрдугаарт ингээ хариу үйлдэл үзүүлэх маань илүү буурж өгч яадаг. Мөн кортизол даавар өөрөө буурсантай холбоотойгоор нойрны үйл ажиллагаа илүү сайн тэнцвэрчж өгч яадаг. Тэгэхээр нөгөө түрүүн хүүхдүүд маань сайн унтахгүй байсан, аашлаад байсан завуур маань дээрэс нь нөгөө стресстэй үед маань нүд анивчхан нэгсдэг энэ завуурууд маань илүү буурч өгч яадаг гэсэн. За нэмээд мөн гол найрлагууд нь өөрөө гүн нойрыг дэмжиж өгдөг. Тэгэхээр нөгөө хүүхдүүд маань унтахаараа илүү гүн сайн амарч өгдөг. Чанартай нойр авах тийм. Амархан сэрээд авахгүй илүү гүн сайн амарч өгч яадаг. Тэгэхээр нөгөө маргаашийн хүүхдүүдийн өглөөс ирэхэд зан ариншин өдрийн үйлдэлүүд, тархины үйл ажиллагааг илүү сайн дэмжиж өгч яадаг. Тэгэхээр яг манай талаас бол яг юм илүү зөөлөн үйлдэлтэй одоо аюурведын юм болох ментат имийг санал болгож яадаг. За хэдэн наснаас уух боломжтой хэдий хэр хугацаанд бас энэ ментатыг бас хэрэглэх боломжтой гэдэг юм бэ хүүхдүүд? Мэдээж ер нь нэраа үеэс ахуулаад бол уух боломжтой байдаг. Гэхдээ мэдээж эмчийн заавраар уухыг илүү зөвлөдөг. Харин өсвөр үеэс ахуулаад бол бид эмзүүчээс зөвлөгөө аваад уулгах боломжтой байдаг. Ихэнхдээ бол курс эмчилгээ нь бол 3 сараас 6 сар гэж явдаг. Ягаад тэгэхээр нөгөө юм зөөлөн аргаар дэмжиж байгаа учраас илүү удаан хугацаанд урт хугацаанд ууж яадаг тийм талтай байгаа. Гэхдээ мэдээж яг эмчийн заавраар учраас тэрнээс урт хугацаанд ч гэсэн ууж болдог. Ургамлын гаралтай учраас. Зөөлөн учраас. За эрүүл амьдралцгай нэвтрүүлэг үзэгч та бүхэнд шинэ оны эхлэлдэр магадгүй бас яг энийг одоо сонсож байгаа гэр бүлэрээ суугаад үзэж байгаа хүмүүс байх юм бол 26 оныхоо төлөвлөгөө гэр бүлэрийн дэлгэцийн хамаарал хэрэглээг бас бууруулахын төлөвлөгөөг бас багтаагаасаа гэж хүсэж байна. Тэгээ сая нэвтрүүлэгт манаас мэдрэлийн эмч ярьлаа. Мэдээж одоо ямар бүтээгдэхүүн нэмэлтээр хэрэглэж болох вэ гэдгийг бас Цахиур Төмөр компани эмч халуу маань ч бас сайхан тайлбарлаж өглөө. Баярлалаа танд. Баярлалаа. За эрүүл амьдралцгай нэвтрүүлэг үзэгч та бүхэнд оны шинэхэн дугаараа хүрэхлээ. 2026 онд хүүхдийнхаа дэлгэцийн хэрэглээг бууруулсан эрүүл зөв амьдралын хэв маягийг одоо эрэлхийлсэн ийм одоо жил байгаасаа гэж одоо нэвтрүүлэг үзээ сууж байгаа бүх одоо гэр бүлдээ бас уриалмаар байна. Ингээд нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.